За бүгдээрээ сайн бацгаана уу? Бүгдэнд нь оройн мэнд. За хичээлүүд нь сайн уу оюутнуудаа. Тэжгүй юу? За хичээл ер нь дундаа орох чинь те. Дундын амралт болох чинь. Сурж явах үед дундын амралтыг хүлээдэг байлаа. Дундын амралт болох үед угаасаа ядарсан байдаг. Тийм болохоор дундын амралт их хүч болдог байлаа. За шинэ оюутнуудын хувьд яаж юм? Тасч гин үү? Өмнө нь айлын тасцсан ашиггүй дээ. За шинэ оюутнууд маань яаж юм? Бизнес сургуульд орж ирээд маш олон шинэ үгнүүд сурж гин үү? Шинэ үгнүүдтэй танилцж гин үү ер нь? Библи зүгээр уншдаг байсан чи одоо зүгээр уншуулахгүй те. Та нар тайлал хийх ёстой, эргцүүлэл хийх ёстой, судалгаа хийх ёстой. Зүгээр Библи уншиж ирсэн чи наадах чи яг үнэндээ тийм биш ээ те. Хам сэдвийнхаа хүрээнд бол эсвэл юу гэдэг түүхэн нөхцөл байдлыг нь судлуул гэсэн үгнүүд сонсож байна. Гайгүй юу? Эсвэл угаасаа мэддэг байсан уу? Тэ Библийг зүгээр уншаа суух гэсэн чи зүгээр уншуулахгүй те. Ажиглалт хийх ёстой. Заавал ажиглаад нэг гол санааг нь гаргаж ирээ тэрэн дээрээ эргцүүлэл хийх ёстой энэ гэсэн. Яг хөө бизнес сургуулийн хувьд угаасаа ийм юм хийгдэг те. Хийх ёстой. Хийх нь ч бас илүү сайн байдаг. Гэтэ та нарын хувьд юу гэдэг те бас хамаагүй гайгүй байгаах. Ягаад тэгэхээр хэрэмнүүд хийчихэл ороогүй. Хэрэмнүүд хийчихэл орвол те хэрэмнүүд дээр бас саяны үгнүүдийг бүр илүү задлах те илүү олон хэцүү үгнүүдийг магадгүй та нар сурах хэрэгтэй байсан баг. Удахгүй сурах байхаа гэж бодож байна. Тэгэхээр ягаад энэ бүгдийг ярьж ийм гэхээр те бид нар Библийн сургуульд ороод маш олон зүйлийг сурдаг те. Маш олон зүйлийг сурдаг. Саяны миний дурдсанчлан шинэ үгнүүдээс эхлүүлээд те цаашлаад маш олон ур чадваруудыг сурдаг. Маш олон те бидний өмнө нь хийдэг байсан зүйлсүүдийг илүү академик хэмжээнд хийх шаардлагатай болдог те. Ингэж хэлж байгаа нь энэ юусоо муу эсвэл буруу гэсэн утгатай биш. Бид нэр харин ч илүү ихээр сайн сурах хэрэгтэй. Гэтэ өнөөдөр бид та бүхэнтэй нэг зүйлийг хуваалцмаар байгаа. Энэ нь саяны миний нэр дурдсан юм эсвэл саяны миний дурдсан энэ үгнүүдээс арай өөр. Юу гэхээр зүгээр л бүгдээрээ маш энгийн магадгүй та нарын маш сайн мэддэг зүйлийг дахин ярь гэж бодож байна. Магадгүй сонсоод эхлэх үед нойрч үрж магадгүй те мэдтгэл хэсэг байна гэж магадгүй. Гэтэ ямар ч байсан бүгдээрээ анхаарлаа хандуулан эзний өрөө анхаарлаа хандуулъя. Тэ өнөөдөр бүгдээрээ хамтдаа Иохан номын 2 дугаар бүлгээс хамтдаа суръя. За Иохан номын 2 дугаар бүлгийн 1-ээс 12 дугаар хэсэг. За гаргасан бол хариу мэдэгдэж өгөөч. Амен. За Иохан 2 дугаар бүлгийн 1-ээс 12 дугаар хэсэг. Хамтдаа унших уу? За 1 2 3. 3 дугаар өдөр Галилийн Канад нэгэн хурим болоход Есүсийн их тэнд байв. Есүс болон шавнаар нь бас хуримд өргөцсөн байлаа. Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн их түүнд тэд дарсгүй болов гэлээ. Есүс эмэгтэй надад ч танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ. Ихэн үйлчлэгчдэд тэр та нарт юу айлтна? Түүнийг үйлдэв. Тэнд 2 юм уу 3 метрэтээс багтаамжтай усны 6 чулуун торох байсан агаад тэдгээрийг юдэчүүдийн ариусгалын яслалд зориулдаг ажээ. Есүс тэдэнд торхнуудыг усаар дүүрэг гэж айлтсанд тэд амсарт нь хүртэл торхнуудыг дүүргэв. Есүс одоо утгаад найрын ахлагчид аваачиж өг гэсэнд тэд аваачиж өгөв. Найрын ахлагч дарс болсон усыг амсаад тэр дарс хаанаас бий болсныг мдээгүй учраа харин ус утгасан үйлчлэгчид мэдэж байв. Шинэ хүрэгнийг дуудаж түүнд альва хүн эхлээд сайн дарсаа гаргаад хүмүүсийг согтсны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлв. Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг Галилийн Канад үлдэж алдраа илчилсэнд шавнар нь түүнд итгэсэн юм. Дараа нь Есүс их дүү нар болон шавнарынхаа хамт Капернаумд очиж хэдэн өдөр тэнд байжээ. Амен. Энэ бол Бурхны үг байна. Тэгээ бид нэр Иохан номын 2 дугаар бүлгийн яг энэ хэсэг те Кан хотод болсон хурмыг маш сайн мэднэ. Энэ хурмын дээр юу боллоо? Саяны уншсанчлан те та нараас асууч юу боллоо? Усыг дарс болгосон гайхамшиг хийгдсэн те. Бүгдээ нэг мэдж байгаа. Тэгэхээр усыг дарс болгох үйл явцыг бид нар бодохдоо ихэвчлэн хүн нэг бүрийн тархинд нэг асуулт төрдөг баг те. Тэр нь юу гэхээр яаж гэдэг асуулт. Та тэгж асууж ирсэн үү?
Яаж гэж. Өөрөөр хэлбэл бидний тарих ихэвчлэн судалгаа суурьтайгаар бодож эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид нэр ус уудаг тэр ус маань байнга дарс болтгоо шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нэр тогтоол усан дээгүүр гიშгээд явхад гутал маань ордогоос биш бид нар дээр нь ингээд усан дээгүүр алхдаггүй Өөрөөр хэлбэл бидний тарих судалгаа суурьтайгаар бодож эхэлдэг. Яаж гэж. Тэгэхээр бид нар онлын үүднээс эсвэл судлаачдын хэлж байгаагаар гэдэг ч юм уу бид нар маш олон ийм судалгаануудыг бодож эхэлдэг. Библийг уншихтаа. Ус дарс болсон яаж Бид нар цаашлаад харах юм бол маш олон түүхүүд Библиэлд байждаг. Өнгөрсөн 7 хоногт Иохан 8 дугаар бүлгээр номлосон. Тэгээд Иохан 8 дугаар бүлгээр номлох үед манай хүн надаас асуусан. Иохан 8-ыг мэдэн ер нь эхний хэсэг нь нөгөө завхарж байгаад баригдсан эмэгтэй түүх байдаг Иохан 8 дугаар бүлэг дээр. Тэгээд кейс нь бол ингээд түүх нь бол айгүй гоё өрнөж байгаа шүү дээ. Тэнд чинь ингээд фарисеучуд болон хуулийн багш нар Есүсийг сорихын тулд завхарж байгаад үйлдэл дээр баригдсан эмэгтэйг авчраа явдаг. Тэгээд Мосегийн хуулийг тулгаж асуудаг энэ эмэгтэйг одоо чулуугаар шидэх ёстой шүү дээ. Яах вэ гэж асуудаг шүү дээ. Хүмүүс ихэвчлэн юун дээр нь төвлөрдгөө гэхээр тэр айгүй гоё юм Есүс эзнийг сургаал заах гээд байгаа үйл явц дундаас нэг зүйл дээр нь илүү онцлдог. Тэр нь юу гэхээр Есүс газар суугаад юу бичсэн юм бол гэж боддог. Та нар тэгж бодож ирсэн үү? Яг тэгвэл тэгж хэлдэг Есүсээс хүмүүс асуугаад исэн чи Есүс сууж ирсэн хуруугаараа газар дээр юм бичдэг Тэгээд бос цэгц цогсноо нүгэлгүй нэхлээ чулуу шид гэж хэлснээр дахиад буцаа суугаад юм бичээд байдаг Тэгэхээр та бидний тарихыг адилхан ажиллаж байна Ер нь юу вэ гэхээр юу бичсэн юм бол гэж бодод шин. Хариултыг нь олсон хүн байна уу? За хариултыг нь мэдж байгаа хүн байна уу? Шагналгүй ч гэсэн гарын өргүүлж. Тий? Бах уу Аха. Окей, яаж мэдж байгаа вэ? Окей. Зүгээр бид нар бодож ойлгосон Бид нар магадгүй хин нэгэн хүний судалсан таамаглалыг хүлээж авсан. Тэрнээс юу бичсэн тухай Библи хэлсэн юм уу? Хэлээгүй. Тэгэхээр яг өнөөдрийн энэ кейс ч гэсэн адилхан. Бид нар юуг илүү чухалчилж ийм гэхээр бид нар хуруугаараа юу бичсэн юм бол эсвэл юу гэдэг нь Библиэл дээр аягүй олон кейсүүд байгаа шүү дээ. Яг энэ бүлгийн дараагийн бүлгүүд дээрээс харах юм бол 5000 үнийг хоолдог Хэдэн талхаар вүлээ? 5 талхах 2 загсаар Тэгсэн чинь үлдэгдэл нь 12 цагт үрдэг шүү дээ. Тэгэл дахиад бид нэр боддог. Яаж? Хариултыг нь олсон хүн байна. Хэрвээ олсон бол бид дахиад таамаг ярина Дахиад таамаглал. Ингэсэн байх, эсвэл тэгсэн байх, эсвэл судлаачид тэгсэн байх гэж үздэг Ингэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл Библи тодорхой тэрэн дээр хариулт өгөөгүй. За тэгэхээр бүгдээрээ Иохан руугаа буцъя Үйл явц сонирхолтой өрнөсөн. Есүс их болон дагалдагчдтайгаа хормонд өргөцсөн. Хормонд оролцсон. Тэгсэн чинь хормны хамгийн гол чухал хэрэгсэл болох дарс дууссан. Өөрөөр хэлбэл бид нар энэ дээр айгүй олон судалгаа ярьж магадгүй Израилийн үеийн хурим хэд хоног үргэлжилдэг байсан бэ? Эсвэл энэ дарс гэж байгаа нь яг грек еврейгээрээ ямар үг вэ? Эсэгсэн дарс уу, эсгээгүй дарс уу? Айгүй олон судалгаанууд ярьж байна. Гэхдээ би өнөөдөр энэ цагт ерөөсөө судалгаа ярмааргүй байгаа. Гэхдээ ямар ч байсан дарсан дууссан. Тэгээд тэнд нэг юм үйл явдал болсон 5 дугаар ишлэлээс бүгдээрээ төвлөрөөд харах юм бол ихэнх үйлчлэгчдэд тэр та нарт юу айлдан түүнийг үйлдэх гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Мария тэг үйлчлэгчдэд хандаад Есүс нэг юм хэлнэ. Хийн. Хэлэн тэрийг нь та нар хийгээрэй гэж хэлсэн. Заримдаа хүн тань тэгж хэлж байна уу? Есүс үг хэлнэ. Тэрийг чи үйлдээрэй. Хамгийн сүүлд тэгж сонссон юм байна уу? Хин нэгнээс. Баггүй бол бүгдээр хажууд байгаа үндэ хэлэх үү? Юу гэж хэлсэн бэ гэхээр байж байгаа. 5 дугаар ишлэл Тэр та нарт юу айлдан түүнийг нь үйлд гэж хэлээ. Бүгдээр хажууд байгаа үндэ.
Өөрөөр хэлбэл Есүс эзэн тэнд нэг үг айлдна гэдгийг Мария мэдчихсэн. Түүнийг нь үйл дээрээ гэж хэлсэн. Тэгээд 7 дугаар ишлэлээс харах юм бол Есүс эзэн хэлсэн. Есүс тэдэнд торхнуудыг усаар дүүрэг гэж айлдсанд тэд амсарт нь хүртэл торхнуудыг дүүргвэ гэж хэлсэн. Есүс эзэн юу хэлсэн гэхээр торхнуудыг усаар дүүрэг гэж хэлсэн. Маш тодорхой үйлдэл хэлсэн. Дахиад энэ дээр судалгааны хэсэг гарч ирж магадгүй те. Ямар торх байсан бэ те. Хэдэн литрийн багтаамжтай вэ гэд айгүй олон судлах юмнууд байгаа. Гэтэ өнөөдөр судлахгүй бүгдээ зүгээр л үндсэн юм харъя те. Ямар ч гэсэн Есүс юу гэж хэлсэн гэхээр торхнуудыг усаар дүүрэг гэж хэлсэн. Харин бүгдээ төвлөрөх эзэн бие нь хинбэ гэхээр мэдээж Есүс эзэн үгээ хэлсэн. Харин төвлөрөх гол эзэн бие нь бид нэр бүгдээ үйлчлэгчдийг бодоод үзье. Үйлчлэгчд. Есүс эзэн үйлчлэгчд торхнуудыг усаар дүүрэг гэж айлцсанд амсарт нь хүртэл торхнуудыг дүүргв гэж хэлсэн. За маш амархан үйлдэл байна те. Зүгээр савнд ус хий гэж хэлсэн. Окей, савнд ус хийсэн. Биднэрт ч гэсэн хийлвэл бид нар ч гэсэн хийн те. Баг байхдаа би усаа саваа ерөн дандаа усаар дүүргдэг байсан те. Аав ээж минь усаа авахгүй яасан гэж хэлдэг учраас тэгээ усаа байнга бэлхэн дүүргдэг байсан. Яг үүнтэй адилхан үйлдэл. Гэхдээ энэ цаад зарчим нь юу вэ гэхээр бид нар Есүс эзэн хэлсэн. Үнийг нь бид нар сонсож гэнэ үү гэдэг асуудал. Есүс эзэн хэлсэн, хэлдэг. Дараагийн үйлдэл нь юу байсан гэхээр хоёрт нь хутгаад найрын ахлагчд аваачиж өг гэж хэлсэн. Бүгдээ дахиад үйлчлэгчдийг бодоод үзье да. Найранд үйлчилж байгаа үйлчлэгчд шүү дээ. Бүгдээ бодоод үзье. Хурим найраа бүгдээ хийсэн баг те. Хурим найр нь зарим нь дарстай, дарсгүй, зарим нь айрагтай, айраггүй байсан баг те. Та нэг хин нэг найзынхаа ч юм уу хөрмөнд үйлчилж илаа гэж бодъё л доо. Тэгсэн чинь айраг нь дуусчлаа тий. Ахуй соёлоор авч айраг нь дуусчлаа. Гэтэл тэнд эзэн Есүс ирээд тий. Наад айрагныхаа хулыг тий усаар дүүргэж. Гэж хэлвэл та хийх үү? За яг хөө хийх бах тий. Яг за зүгээр яг дүүргэж тий. Яг өөрсдөө бас жоохон дуулууртаагаар бодъё л доо. Хийчи. Тэгээ дүүргч усаар дүүргч. Тэр нь 40 бетан байна уу 100 литрийн сав байна хамаагүй хийчи. Гэтэл хоёр дахь тушаал нь юу байсан гэхээр хутгаад найрын ахлагчид аваачид өг гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл найрын сүнчид аваачиж өгөөрэй гэж хэлсэн. За одоогийн одоо асууя те. Та нөгөө нэг усаар дүүргсэн савнаасаа аяганд хутгаад сүнчид аваачиж өгөх үү? Хэцүү те. Хэцүү. Үйлчлэгчдэд ямар байсан бол те? Мэдж байгаа шүү дээ тэд нар чинь. Өөрсдөө усаар дүүргэсэн учраас энд ус байгаа гэдгийг мэдээд байгаа хэрэг. Гэхдээ Библиэд тэгж хэлээгүй шүү дээ. Үйлчлэгчид судалгаа хийжээ. Тэ? Ус хэрхэн ямар процессын дагуу дарс болдог тухай судлан шинжилжээ. Эсвэл усаар дүүргэсэн торх хэрхэн яаж хувирж өөрчлөгдөж байгааг ажиглаж эргцүүлэл бичжээ гэж юусоо хэлээгүй. Эсвэл бидний нөгөө нэг өдөр тутам хийгээд идэгтэй шүүмжлэх сэтгэлгээгээр ерөөсө хандаг байгаа сте. Хэрвээ шинжлэх ухаанаар харах юм бол те ус дарс болох процесс тэд хувьтай айгүй хувьчилсан үйлдэлүүд ярьж магадгүй те бид нар. Эсвэл тэгээ бид нар дүгнэлт хийн те ямар ч боломжгүй. Гэтэл энэ үйлчлэгчид ерөөсө тийм юм байгаагүй. Ерөөсө Есүсийн өөдөс тайлбар тавиагүй. Та ч одоо юу яриад байгаа юм бэ те? Усаар дүүргчээ дэрийг аваачиж өгч гэж шиг те. Биднийг толгойгүй болгох гээд байна те. Ер нь биднийг үйлчлэлийн ажилгүй болгох гээд байна. Яах гээд байна гэж ерөөсөө өөдөөс нэмд яриаг. Тэгэхээр энэ дэр миний хэлэх гээд байгаа танаас санааг та харж байна уу те. Есүс эзэн үгээ айлдах үед үйлчлэгч үг дуугүй дагсан. Одоо бүгдээ өөрсдөө бодъё. Есүс эзэн бидэнд үгээ өглөө. Бид нэр үүнийг нь үг дуугүй дагаж чадчихэв. Бид нэр аягүй их олон шат дамжлага дамждаг те. Бид нар эхлээд хэрэмнүүдийн аргуудаар тайлж эхэлдэг. За энэ Иохан номын 2 дугаар бүлэг бол те шинэ гэрээний 1-р зууны магадгүй тэдээс тэдэн оны үед бичигдсэн тэр хүлээ авагчт нь тийм байсан те. Цаашлаад аягүй олон судалгаанууд хийж байна. Гэтэл энэ үйлчлэгчид ерөөсөө тийм юм хийгээгүй. Зүгээр л эзэн үгээ хэлсэн. Түүнийг нь хүлээж авсан. Тэгээд тэрнийг нь дуулууртаагаар дагсан.
Тэгэхээр энэ дээрс биднээс юу суралцж болох вэ гэж тэ. Та бид бүгдээрээ Христ Есүсийн хэлхийг сонсож байна. Тэгэхээр номлол болгоно л энийг хэлдэг шүү дээ. Номлол болгоно л Бурхны үгээ сонсороо, тэ. Бурхны үгийг дагаараа хэрэгжүүлээрэ, амьдралаа өөрчлөөрөө, тэ. Ням гараг болгон бид нэр энэ сургаалыг сонсдог. Ийм төрлийн сургаалуудыг сонсдог шүү дээ. Гэтэ бүгдээ яг өөрсдөөсөө дахин асууя, тэ. Та бид нар бүгдээрээ Христ Есүсийн хэлхийг сонсож байна. Сонсох цагийг гаргаж байна. Бид нар айгүй завгүй болцсон, тэ. Айгүй завгүй болсон. Бид нар айгүй завгүй байгааг нэг шалтгаанаас саяхан би 6 цагаас 10 минутын өмнө охиноо цэцлэгээс авах хэрэгтэйгээ саналаа. Өмнөх юм руугаа ингэж явсаар хагаад би мартцсан байсан яг үнэндээ. Нөгөөдөр номлолтоо араас нэм юмтай тийм юмтай гэж явсаар хагаад нөө цэцлэгийнхаа охиныг таг мартцсан. Өөрөлд бид нар айгүй завгүй. Яг үүнтэй адилхан заримдаа бид нэр чимээгүй цагаа хийх, эсвэл Бурхны өмнө суух, Бурхны үгийг сонсох энэ хийх ёстой үйлдэлүүдээ мартаад яваад байгаа юм шүү дээ. Бид нар мэдэн шүү дээ, Библи Бурхан маш олон төрлөөр ярьж байгаа. Өөрхөн дуу хоолойгоор ярьж байгаа. Магадгүй зүүд үзэгдлээр ярьдаг. Маш тодорхой нь Библиэр ярьдаг. Цаашлаад бидний хин нэгнэр, дэрэгдэх хин нэгнэр ярьдаг. Бурхан ийм олон дуу хоолойгоор тантай ярих үе та үгийг нь сонсож гин үү гэдэг асуудал. Эхнийх нь. Хоёрт нь за бид нар сонсож байгаа тий. Окей, сонсож гин. Дараагийн асуудал нь түүнийг нь үйлдэж гин үү гэдэг асуудал. Бид нар сонссноо хийж гин. Яг л нөгөө үйлчлэгчдтэй адилхан ямар ч асуулт тавилгүйгээр, ямар ч эргцүүлэн бодлогүйгээр, ямар ч тэ шүүмжлэх сэтгэлгээгүйгээр, ямар ч судалгаагүйгээр, ямар ч тайлбар тойл комментарийгүйгээр бид нар хүлээж авч хэрэгжүүлж байгаа юм. Заримдаа бид нөхцөл байдлаа хардаг. Заримдаа бид боломжийг хардаг. Заримдаа бид би энийг хийж чадахгүй юу гэдэг өөр дөрөө түшгэлж хардаг. Заримдаа эсвэл манай чуулган энийг хийх чадамжгүй, эсвэл мэдхгүй те. Монголд Христ итгэгчд болоогүй гэдэг ч юм. Бид нар айгүй олон юм нөхцөл байдлуудаар хүлээж хардаг. Гэтэл зүгээр л үгээ хэлж байгаа те. Энэ түүхээс харах юм бол зүгээр л үгээ хэлсэн. Тэгээд тэр үгийг нь дагаад үйлдэх үед тэнд гайхамшиг болсон. Өөрөөр хэлбэл 2 дугаар Иохан 2 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээр тэр ус үнэхээр дарс болсон гэдгийг баталдаг. 10 дугаар ишлэлийг харъя бүгдээрээ. Аливаа хүн эхлээд сайн дарсаа гаргаад хүмүүсийг согтсны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлсэн. Нөгөө нарийн ахлагчдад аяглаад өгсөн чинь нарийн ахлагч амсаж үзэж уугаад те энэ үйлдэлийг хэлсэн, дүгнэлтийг хэлсэн. Сүүл рүүгээ ер нь бол дарсны чанар мууддаг, те сулардаг, сул болдог бол харин чи эсрэгээрээ бүр сайныг одоо ч гэсэн хадгалсаар байна гэж. Өөрөөр хэлбэл Есүс эзний нөгөө нэг дүүргсэн ус маш сайн төрлийн дарс болсон гэдгийг яг энэ ишлэл баталж. Энэ дунд үйлчлэгчдийн оролцоо юу байсан бэ? Бид нөгөө сироп найруулж байгаа юм шиг те ямар нэг юм холсон болов. Бид нар чи юм те 3-1-ээс эхлээд найруулдаг юм их ууж байгаа шүү дээ. Үйлчлэгчд ерөөсөө тийм хийгээгүй. Зүгээр л эзний үгэнд итгэсэн, дагсан эцсийн үр дүн нь те маш сайн дарс байна гэж тодорхойлсон. Христ эзэн биднээс зүгээр л хэлж байгаа. Христ эзэн биднийг зүгээр л даг гэж хэлж байгаа. Зүгээр л үг хэлж байгаа үгийг нь сонсоод үйлд гэж хэлж байгаа. Энэ донд бидний нөгөө хүмүүмэн чанар орж ирэнгүүтээ маш олон төрлийн судалгаанууд хийдэг те. Түрүүн би зөндөө хэлсэн те. Маш олон төрлийн судалгаа хийдэг. Маш олон талаас нь боддог. Би чадахгүй юу, та чадахгүй юу те. Энэ миний хийх ёстой юм мөн үү биш үү? Бид нар айгүй олон юм хэрэгцүүлж боддог. Гэтэл яг үндэ Христэд итгэх итгэл гэдэг нь зүгээр л Христ эзний хэлж байгаа үгэнд итгэх итгэлийн тухай л ярьж. Тэрнээс биш бид нар ёс зүйн дүгнэлт юм уу эсвэл тэг чадахгүй дүгнэлтийг бид нар хийх үүрэгтэй хүмүүс ерөөсөө биш. Энэ гайхамшиг дотор үйлчлэгчдийн оролцоо бол зүгээр л үгийг нь дагаж хийснээс өөр оролцоо байхгүй. Бурхан өөрөө хийсэн. Гэтэл үүний үр дүн юу болсон бэ гэж. 11-р ишлээс харах юм бол Есүс тэмдгүүдийнхаа эхлэлийг Галилийн Канад үлдэж алдраа илчилсэнд шавнар нь түүнд итгэсэн юм аа гэж. Есүс эзний үгийг сонсоод дуулууртаагаар дагах үед тэнд эзний гайхамшиг болсон. Тэр гайхамшигыг хараад дагалдагчид итгэсэн байна. Дөнгөж дуудагдж ирсэн те дагалдагчид итгэсэн.
Тэр яг энэ эзний үгийг сонсоод дагсан энэ түүх Библиэр дүүрэн байна. Хэрвээ бид нар харах юм бол хуучин гэрээгээр дүүрэн те Бурхны үгийг сонсоод Бурхны үгийг дагаж амьдрсан иш үзүүлэгчид, дагаж амьдрсан итгэлийн баатрууд зөндөө байна. Шинэ гэрээгээр ч гэсэн дүүрэн байна. Түүний дагалдагчид те эзэн уулзаад намайг даг гэх үе зүгээр л тор мороо орхиод дагсан. Тийм үстэй. Тэрнээс биш айгүй олон амьдралын нөхцлөдлөө яриаггүй шүү дээ. Тийм үстэй. За би тороогийн сэлбээ дуусгаа загас бариад маргаашийн лизингээ төлөн мөлн юу ч яриаггүй те. Зүгээр л эзний үгийг сонссон түүндээ итгэсэн. Тэгээд агсан. Тэгэхээр Бурхны хэлж байгаа үгийг сонсоод үйлдэх үед Бурхан гайхамшига өөрөө хийдэг. Энэ дунд та бидний оролцоо маш бага. Бараг байхгүй. Тэр дундаа та бидний нөгөө ухамсарт бодол бол бүр хэрэггүй. Тэрийг хоошин тавих хэрэгтэй. Христэд итгэх итгэл гэдэг бол эзний үгийг сонсоод тэр үгэнд итгэх итгэлийн тухай ярьж байгаа. Бурхан гайхамшига өөрөө хийсэн. Тэр ус дарс болж байгааг яаж гэж төвлөрж байгаа бол мэдэхгүй. Гэхдээ тэрийг Бурхан өөрөө хийсэн. Ерөөсөө та бид нар биш. Та бидний оролцоо байгаагүй. Та бид нар бол зүгээр л энэ түүхэн дээр гарч байгаа усыг нь зөөж, аягалж өгж байгаа тэр үйлчлэгчтэй л адилхан байх хэрэгтэй. Бурханы үгийг сонсоод дагах хэрэгтэй. Үр дүн нь Бурханд байгаа хэвчээсээ. Таны үйлчлэл, таны амьдрал, тэгээ таны сурж байгаа байдал энэ болгон та биднээс төдийлөнтэй хичээл зүтгэж шаардж байгаа ч гэсэн эцсийн үр дүн эзэн өөрөө хийж. Эзэн өөрөө гайхамшиг юм. Тэгээ бүгдээ өнөөдрийн сургаалыг дүгнэе те. Өнөөдрийн сургаал дээр 3 зүйл ярьсан. Эхнийх нь бүгдээ Бурхны юу хэлдгийг сонсдог бай. Маш энгийн шүү дээ. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Яаж сонсгоо гэдгээ мэдж байгаа. Бурхан яаж ярьдгүү гэдгээ мэдж байгаа. Бүгдээрээ энэнд ач холбогдол өгье. Эзэн надтай ямар арга замаар ярьдаг вэ гэдгийг өөрөө эхлээд өөрөөсөө олж хараад тэгээд Бурхны дугаалыг сонсцгоо яхтас. Өдөр бүр түүний үгийг уншаад тийм өдөр бүр түүний хүслийг мэдхийг хичээгээд эзний өмнө сууцгаая. Эзэнтэй байх цагаа их гаргацгаая. Тэр үед эзэн дуу хоолойгоор үгээрээ дамжуулан биднэрт үгээ хэлдэг. Түүнийг нь сонсъё. Хоёрт нь тэр сонссныг бүгдээрээ үйлдэй. Яг л энэ үйлчлэгчдтэй адилхан те зүгээр л үйлдэй. Тэр донд элдв янзын бодолж ороогүй, элдв янзын дүгнэлт чийгээгүй. Зүгээр л усаар дүүргээд аваачиж өг гэж хэлсэн. Усаар дүүргээд аваачиж өгсөн. Яг л ийм үйлдэлийг л Бурхан биднээс хүсэж байна. Бурханы үгийг сонсоод дагцгаая. Бурханы үгийг сонсоод хийцгээе те. Бурханы үгийг сонсоод үйлдэцгээе. Гуравт нь хэрвээ Бурханы үгийг сонсоод үйлдэх юм бол Бурхан өөрөө гайхамшиг хийдэг. Бидний тооцооллоор биш. Бидний дүгнэлтээр ч биш. Бидний хүлээх мөхсөж байгаа үр дүнч биш. Бурхан өөрөө тэнд ажиллаж байна. Бурхан өөрөө гайхамшиг юм. 11-р ишлэлээс харах юм бол те Есүс тэмдгүүдийнхаа эхлэлийг Галилийн Каанд үлдэж алдраа илчилсэнд шавнарын түүнд итгэсэн гэж. Тэгэхээр энэ хурманд оролцож байгаа үйл явц те хэдийгээр Есүс эзэн өмнө хэлсэн те миний цаг хараахан болоогүй гэж хэлж байгаа ч гэсэн энэ үйл явцыг хараад хийж байгаа энэ гайхамшигаар дамжуулаад түүний дагалдагчид түүнд итгэсэн. Бүгдээ дахиад нөгөө судлаачийн бодлороо бодоод үзье те. Нөгөө үйлчлэгчид яасан бол гэж. Өөртөө ус авчираад дүүргээд хутгаж өгсөн өнөөх үйлчлэгчид Христэд итгэсэн болов. Та юу гэж бодож байна? Яаж мэдэж байгаа? Яаж мэдэж байгаа? Байхаа. Айгуу цэвэрхэн дүгнэлт нь байхаа тий. Өстой итгэсэн байхаа. Ягаад гэвэл Библи хэлээгүй. Өөрөөр хэлбэл энд хэлсэнчлэн тий түүний тэмдгийг хараад Галилийн Каанд үлдэж алдраа хичилсэнд шавнарын түүнд итгэсэн гэж хэлсэн. Тэгэхээр биднэрт Бурхан үгээ хэлээд түүнийг нь биднэр дагаад үлдэх үед Бурхан өөрөө хэн нэгний итгэлийг босгож байгаа. Тэр үйлдэлээр дамжуулаа.
Бурхан өөрөө тэнд гайхамшиг хийж. Магадгүй Бурхан яг тэр үйл дээр дамжуулаад бидний итгэлийг чигсэн босгож. Энийг хэн хийж ийн гэхээр та бид нэр ерөөсөө хийхгүй байна. Энийг Бурхан өөрөө хийж. Анхны санаачлагч нь Бурхан өөрөө байсан гэсэн. Бурхан өөрөө үгээ хэлсэн. Бурхан өөрөө үгийнхаа дагуу үйлдэлд уриалсан. Тэгээ Бурхан өөрөө гайхамшиг хийсэн. Түүнд нь хүмүүс итгэсэн. Энэ бүх үйл явц эхнээсээ төгсгөл хүртэл Бурханы өөрийнх нь эрх мэдлийн асуудал. Энэ дунд та бидний оролцоо яг л үйлчлэгчтэй адилхан л байхгүй бол бид нэр Бурханы ажилд магадгүй эерэг бас хүрэг, сайн ба муу маш олон саад бэрхшээлүүдийг үүсгэж болох юм. Бурхан танаар дамжуулаад ажиллах гэдэг та өөрөө Мосетэй адилхан би ярихгүй өстой тийм байхгүй. Гээ зогсоод байвал асуудал болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ах トゥ усаа та бүгдийг уриалж чинь саяны 3 зүйлээр бүгдээр Бурханы юу хийж байгааг сонсцгоё. Түүнээс сонссон үгээ үлдэцгээе. Ингэж үлдэх үед Бурхан өөрөө гайхамшиг хийх бол. Бурхан өөрөө ажиллах бол. Тийм учраас би таныг яг өнөөдөр Иохан 2 дугаар бүлэг дээр гарч байгаа яг энэ үйлчлэгчдтэй адилхан зүр сэтгэлтэй байгаасаа гэж хүсэж байна. Зүгээр л эзний үгийг сонсоод үлддэг. Юу ч бодохгүйгээр ямар ч шүүмжлэлт эргцүүлэл хийхгүйгээр Бурхан хэлсэн учраас хийн гэдэг энэ зүр сэтгэлийг тэгээсэй гэж хүсэж байна. Бүгд хамтдаа залбирцгаая.